За өрн цагтаа зэрэгцсэн төв талбайд өдөр алгасалгүй арга хэмжээ зохион байгуулагдаж байна. За үүнийг улс төрийн нөхцөл байдалтай холбож жагсаал цуглаан хийлгэхгүй байх бодлого гэж тайлбарладаг. За тэгвэл Сүхбаатарын талбайд үйл ажиллагаа зохион байгуулах хүсэлт нийслэлийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын газарт жилд давхарцсан тоогоор 300 орчим хүсэлт ирдэг гэсэн мэдээлэл өгч байна. Тэмдэглэлтүүд дулаан цаг агаарт хүсэлтүүд давхардаж ирдэг тул шалгуур хангасан хүсэлтэд зөвшөөрлөгдөг гэж мэдээллээ. Тэмдэглэлт өдрүүд дулаан цагт төв талбайд үйл ажиллагаа зохион байгуулах хүсэлтүүд давхардаж ирдэг тул шалгуур хангасан хүсэлтэд зөвшөөрлөгдөг гэдгийг алтных хэллээ. 4-6 сарын хооронд бол ерөөсөө хамгийн олон хүсэлт ирж шийдвэрлэгддэг. Ялангуяа энэ өдрүүдэд бол урлаг соёлын арга хэмжээ, спортын арга хэмжээ. Яг энэ жилийн хувьд бол нэг ялгаатай зүйл гэвэл нийслэлч гэсэн баримталчаа бид нар хүүхдийн баяр гэж 6 сарын 1-нд нэг өдөр л төлбай дээр нэг олон хүүхдүүд цуглуулаад арга хэмжээ хийгээл ингээл тараадаг штеп. Тэгвэл энэ жил нэг 5 сарда 6 сарда хүүхдүүдэд зориулсан урлагийн арга хэмжээ, спортын арга хэмжээ, соёлын арга хэмжээнүүдийг бас төлхөө хэрэгтнэл болохоор дэмжлэг үзүүлээд ерөөсөө одоо төрийн бас байгууллага, төрийн байгууллагуудын хүсэлтийг шийдвэрлэж ингэж ажиллаж байна. Зарим төв талбайд жагсаал цуглаан хийх хүсэлтийг 1994 онд батлагдсан жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа. За энэхүү хуульд зааснаар жагсаал цуглаан хийх хэлийн цэс нь 1 дүүргийн нутаг дэвсгэртэй хууль тухайн дүүрэгт нь хүсэлтийг нь бүртгэж зохион байгуулах. Харин 2 ба түүнээс дээш дүүрэг хамаарч байгаа тохиолдолд нийслэлийн засаг даргад хүсэлтээ гаргадаг. Харин он гарсаар нийслэлийн засаг даргын хамгийн газарт жагсаал цуглаан зохион байгуулах нэг хүсэлт ирсэн байна. Жагсаал цуглаан хийхийн зохион энэ асуудлыг чинь одоо тэр саяны яриад байгаа тэр хуулийн шинжилгээний хариулгын төсөл дээр бас л анхаарал зөвлөхгүй. Энэ бол зохицуулалтын хувьд яах юм те олон нийтийн харамжаад авах юм бол ямар байдлаар шийдвэрлэх юм эсвэл ганцхан нэг жагсаал цуглаан гэдэг бол ганцхан нөгөө иргэдийн оролцоог хангах юм зүйл учраас заавал Сүхбаатарын талбай дээр ойрлоод байна гэдэг ойрлоод үзэл бодлоо илэрхийлэл ойрлох үзэл бодлоо илэрхийлж гин гэдгээс илүүтэйгээр одоо босод өөр ямар газар жагсаал цуглаан хийх боломжтой байна. Тэн дээр ч гэсэн гол нь юу байна вэ гэхээр иргэд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлж ямар нэгэн байдлаар дуу бодлоо хүргэх юм зүйл байгаа шүү. Тэгэхээр Сүхбаатарын талбай дээр үзэл бодлоо илэрхийлэл хүрдэг бусад газар үзэл бодлоо хүрхгүй гэсэн ойлголт бол байхгүй учраас төвийн дүүргүүдэд юм бусад газар өөрсдөө бол энэ жагсаал цуглаан хийгээд санаа бодлоо илэрхийлэх энэ бол бүр нээлттэй байгаа шүү. За олон нийтийн арга хэмжээ давхардаж байгаа энэ үеэр жагсаал цуглааны хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна. За энэ нь төв талбай зохион байгуулж байгаа удаа дараагийн үйл ажиллагаа нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хомж байгаа нэг хэлбэр болж байна. За иймээс жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн шинжилсэн найруулга дээр энэ мэт байдлыг илүү тодорхой болгож наривчилж оруулах шаардлагатай байна.